За сайн бацгаана уу? За энэ удаагийн хичээл бол 17-оос 20 дугаар зууны их үеийн дорн дахны улс орнуудын амьдрал соёл гэсэн хичээл орох болно. За энэ хичээлийг үзснээрээ бид бүхэн дорн дахны ард түмэн өөрийн гэсэн өрөмц соёлыг бий болгож амьдрал соёл нийгэмд нь улс төрийн ямар нөхцөлтэй байсныг нь мэдэх болно. За бүгдээрээ эдгээр зургуудыг ажиглан дорн дахны улс орнуудын ингээд амьдралын ерөнхий төрх ямар байсныг харж болж байна, тийм үү? За дорн дахны улс орнуудын ихэнх нь бол газар тариалан эрхэлдэг. За мөн одоо язгуур ёс, хамжлах ёстой, феодлын тэм системтэй тийм орнууд байсан. За мөн доорх баримтын мэдээллүүдийг ашиглан 18-аас 20 дугаар зууны их үеийн дорн дахны ард түмний амьдралыг зургаар илэрхийлсэн байна. Одоо энэ харж байна тийм үү? За хүмүүс газар тариалан эрхэлж байна. За мөн тосгоны одоо системээр амьдарч байна. За тэгээд одоо эзэн харьяатаа захирагдж байна. Гар урлал үйлдвэрлэлийг эрхэлж зах дээр зарж байна тийм үү? За ерөнхийдөө тухайн үеийн дорн дахны амьдралын хэв маяг нь иймэрхүү байдлаар өрнөдөг байсан баг. За одоо бүгдээрээ дорн дахны яг энэ яригдан байгаа үед байсан одоо хамгийн томоохон 3 улсын тухай үзнэ. За эхний улс мэдээчрэг Манчин улс. За тухайн үед бол хятадууд Манчин улсын иргэшээлд байсан. Тэгээ манж нар хятадуудыг язгуур усаагаар нь ангилж давхраг бүрд үйлчлэх хуулиудыг гаргаж ирсэн. За яагаад бид бүхэн Манчин улсыг одоо сонгон авсан бэ гэвэл за манж гүрэн нь өөрөө дорн дахны улс. Хятад нь бас өөрөө дорн дахны улс. За энэ бол дорн дахны улс дорн дахныхаа улсыг эрхшээж исэн үеийн түүх байдаг учраас Манчин улсыг авсан байна. За ингээд энэхүү хятадуудыг ангилж исэн хуулиар бол тариачид, гар урчууд, хотын ядуучууд, олзлогсод, боолчуудын эрх мэдлийг бүрэн хязгаарлаж их хэмжээний олон төрлийн алба ховчуур ногдуулдаг байсан. За мөн энэхүү алба ховчуурыг хэрвээ төлөхгүй бол зодод занчих, хөрөнгийг нь хураах, албадан ажилуулах, цөлөх, цаазаар авах зэрэг ял шийтгэлийг хэрэгжилж исэн байна. За бид бүхний мэдих 9 эрүү тулгах, огт жиж алах, зоосны нөхөд жижиж алах, за мөн одоо өөр олон төрлийн ял шийтгэл, торгуул одоо татварууд нь яг энэхүү Манчин гүрний үеийн түүхтэй холбоотой байдаг. За ангийнхаа амын нийгэм дэслэх байр сууриас хамаарч тэдний ёс заншил, амьдралын нөхцөл байдал зэрэг нь ялгаатай байсан. За одоо жишээлх юм бол манжийн төр зүтгэдэг хятадууд байж байна. Тэд нар бол нэлийн дээгүүр эрх мэдэлтэй байдаг бол худалдаачид, за мөн гар урчууд зэрэг одоо нэлийн чинэлэг амьдралтай хятадууд үүний дараа зэрэгт ордог байсан. За хамгийн сүүлд бол энгийн одоо тариачид, за тэгээ боолууд, хамжлагууд ордог байсан баг. За ингээд хятадууд манжийн захиргаанд үг дуурахгүй захирагдахын бэлэг тэндэг болгож хүсээ хусуулан ардаа 5 гэзэг тавьдаг байсан. За монголчууд ч гэсэн манжийн иргэшээлд байхдаа ардаа 5 гэзэг тавьдаг байсан тийм үү? За энэхүү 5 гэзгийн учир шалтгаан бол манжийн хааны гар та бүхний энэ гэзгнээс чинь барьж идэг шүү. Та нар хаашаа цувтаж чадахгүй гэсэн санааг илэрхийлсэн одоо тийм зүйл байдаг байсан баг. За дараагийн улс бол Япон улс. За Япон улс бол дорн дахны улс. Гэсэн хэдий ч аливаа нэгэн улсын одоо эзэрхийлэл иргэшээлд байгаагүй цэвэр өөрийнхөө одоо ингээд түүхийг одоо аван одоо хөгжижсэн улс учраас энэхүү улсыг авч үзсэн баг. За Япон улс нь Эйдогийн үеийг туулж Японы эзэнт гүрний үед ирэхдээ Мэйжигийн шинжилтийг өрнүүлсэн байдаг. За энэхүү Мэйжигийн шинжилтийн үеэр Японы боловсролын системийг Европ маягаар зохион байгуулсан. За тэгээд тэдний соёлыг нэвтрүүлэхийн тулд шилж сонгогдсон Япон иргэдийг барууны орнуудад суралцуулсан байдаг. За ингэснээрээ Японд маш их хэмжээний одоо боловсролтой хүмүүс одоо нэмэгдсэн, бий болсон. Ингээд Японы нийгэмд дээд тайж нарын болон тайж нарын энгийн ардын гэсэн 3 давхар бий болсон байдаг. За мөн бүхнийдээ цэргийн албыг хаахуулж өмнөх Эйдогийн үеэс хэрэгжижсэн самурай ясыг халсан. За мөн ингэснээрээ самурай нар одоо бослого тэмцэл гаргаж одоо самурай бослого одоо гараад түүнийг одоо дарсан байдаг. За ингээд түнчлэн шуудан холбоо, төмөр зам тавих, үйлдвэр барих зэрэг нийгмийн шинжтэй ажлуудыг авч хэрэгжүүлсэн хүмүүсийн амьдралд чухал нөлөө үзүүлсэн байдаг байна. Мөн хотод хөгжснөөр түүнийг дагсан хотын амьдрал хөгжин бий болж хүмүүсийн амжиргааны түвшин дээшилснээр хүүхдээ сүмд явуулж бичиг үсэг заалгах болсон байна. За ингээд боловсралтай хүмүүсээс гадна мөн бичиг үсгтэй хүмүүсийн тоо нэмэгдснээр олон тооны ном хэвлэгдэн гарах болсон. За ингээд одоо Японд шинжлэх ухаан, одоо орчин үеийн шинжлэх ухаан, Европын одоо соёл нэвтрэх үндэс нь болсон байдаг. За мөн японочдын мөн өөрсдийн
ажилдаа чинс сэтгэлээсээ ханддаг хандлага нь улс орныг нь хөгжүүлэхэд төхөн одоо маш том төлөв тулсан гэж үздэг. Учир нь гэвэл тэр Япон хүмүүс нь ашиг орлого нэр алдраас илүү чанар сайтай эдгэхийг эрмэлздэг байсан байх нь. За дараагийн улс бол Энэтхэг улсыг авч үзсэн. За яагаад Энэтхэг улсыг авч үзсэн бэ гэвэл Энэтхэг улс нь өөрөө дорн дахины улс боловч Европын өрний улсад эзлэгдсэн колоничлогдож байсан улс учраас за 3 дахь жишээ нь энэхүү орныг авч үзсэн байна. За 18 дугаар зууны үеэс Энэтхэгийн эдийн засаг, улс төр нийгмийн амьдралд их өөрчлөлтүүд гарах болсон. Ингээ газар тариалангийн хөгжил ахиц гарч тариачид услагаатай талбайгаас жилдээ 2-оос 3 удаагийн ураг завдаг байсан. Монголчууд бол жилдээ 1 л удаагийн ураг завдаг тийм үү? Гэтэл энд 3 удаагийн ураг завдаг байсан баг. Тэгэхээр бол газар тариалан маш эрчимтэй хөгжих боломжийг олгож байна гэсэн үг. За ингээд тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс төрөл бүрийн бордоо хэрэглэж ээлжлэн тариалах шинэ технологиг нэвтрүүлсэн байдаг. За мөн гадны улсуудын нөлөөгөөр эдийн засаг нийгмийн амьдралд нь өөрчлөлт гарсан. За ялангуяа Британчууд төмөр зам тавих, сургууль барих, Христийн сүм барих зэрэг ажлуудыг хийж ирсэн бөгөөд цайны аж ахуй эрчимтэй хөгжиж эхэлсэн. Ингээд хөвөн улаан буудаа цай зэрэг бүтээгдэхүүнийг экспортод гарах болсон бөгөөд энэ нь Их Британчууд буюу нэг колоничлж байгаа орныг ашиг орлогыг нэмэгдүүлж байснаас биш Энэтхэгийн ард түмний амьдралд бол тус болоогүй. Энэтхэгийн ард түмний амьдралд бол ядуу, туйлын хүнд, тарчиг, өсөглөнд нэрвэгдсэн тийм байсан хэвээрээ байсан байдаг. За гисэн хэдий ч дорн дахины улс орнуудын адил төсөөтэй талууд бол байсан. Учир нь гэвэл энэ бүхэн соёлын одоо универсал шинжтэй орнууд байдаг. За бүгд шинжилт хийсэн боловч улс орны онцлогт нь тэр бүр нийцээгүй. Жишээлх юм бол сая хэлсэн тийм үү? Японд болсон Мэйжигийн шинжилт нь өөрөө бослогыг дагуулсан. Одоо самурай бослогыг дагуулсан. Харин манжид байсан одоо энэ хүү хатуу ширүүн засаг хууль нь одоо хятадын ард түмний эсэргүүцлийг хөдөлгөж 1910-аад оны үед одоо дундад иргэн улсыг байгуулж манчин гүрнийг одоо сөнөөсөн байдаг тийм үү? За ингээд дотоодын тэмцэл хөдөлгөөн, бослог эрх мэдлийн зөрчлүүд маш их гарч ирсэн. За тэгээд уламжлалт феодалын нийгэм нь өөрөө одоо ард түмний амьдралд маш том одоо ачаа болж бууж исэн байдаг. За гэх мэт ингээд маш олон адил төсөөтэй талууд болон ялгаатай талууд дорны ард түмэнд байдаг байх нэ. За ингээд анхаарлаа тавьсан явдал баярлалаа. Баяртай.